Sen бяцхан нэзда. Шинэ оны минь цагаан сарын минь сар шинийн минь 25-нд шинэ он гаран гарт бичлэг би хийж чадаагүй. Би ч орон гар юм болохоор юу хийх үү гэж явсараа л шинэ жил болоод тэгээ онгороод одоо бүр 1 сар гарах гэж байна. Та миний 25 он бол нэг тийм сайхан лаг 25 он бол байгаагүй. Жохон тиймэрхүү байсан. Тэгээд 26-нд гой зориг тавиад тэрнийхэн төлөө тууштай байна гэж бодсон. Өнөөдөр манай Багдуугийн төрсөн өдөр, 1 насны төрсөн өдөр. Тэгээд одоо чоноо нь явна. Тэгээд ямар ч тач усан дараа гарч ирсэн. Нэг маск тавьчихсан байна. Тэгээд нэг цайгаа уучаад хувцснараа өмсөөд тэгээд автобусаар явна. Ягаад тэгэхээр би тоо машинг болсон. Машин маань жоохон нэг юм нь болохгүй. Тэгээ яаж засагдах нь тодорхойгүй. Тиймээс болохоор энд хуучин машин авдаг газар машинаа өгөөд машинг болсон. Тэгээд бид хоёр автобусаар явна. Нөгөө хурдны замаар явдаг автобусаар яваад чананд очноо. Тэнд очиад би 1 насны төрсөн өдөр ямар болж байгаа талаар бичлэг хийх гээд энд хүмүүс хүүхдийн төрсөн өдрийг яаж тэмдэглэдэг тэр талаар бас харуулъя гэж бодсон. Тэгээд өнөөдрийн бичлэгтэй маань хамтаагаараа найзуудаа. Одоо би ер нь бичлэгтэй ингэж орон гарan ингэж алга болохгүй аль болох бичлэг хийхийг хичээнэ. Сонин садан юм биш юм а хэд ч өдрийнхөө гоё хийж байгаа юм хүм 26-нд тавьсан зорилго талаар хэлж болох та нарт ярьж болох гоё харуулад хэлээд яриад явна гэж бодож байна. Ер нь бол тиймэрхүү. Ер нь л намайг гэтээ би бичлэг хийх удсан амар удсан баг. Тэгсэн чинь намайг хүмүүс subscribe хийгээлсэн мэлээ 4 хүн. Тэр 4 хүнд амар баярлж байна. Одоо ингээд тууштай бичлэг хийх болохоор намайг дэмжээрэй. Subscribe хийгээрэй, like дараарай, comment хийгээрэй. Тэгээ өнөөдрийн маань бичлэгтэй хамтаагаар нэздэ. За бид хоёр газ цайг уугаад хувцсанроо өмсөөд таксигаа дуудаад автобусанд суух газар руу явсан. Тэнцээ очиод хоцорж болохгүй болохоор эртгэн гараад явсан. Очиод хэсэг сууж хүлээгээд нэг уух юм авчхаад би нэг 0-д нь орж 6-аад дарчхаад тэгээд бид хоёр автобусандаа суугаад явсан. Чоноо руу өмнө автобусын сууд юусэн явж үзээгүй. Тэгсэн чи амар тухтай сайхан дулаахан бас амар хурдан яваад хүрсэн. 1 цаг явал хүрсэн баг. Өмнө нь юусэн гэж явж байгааг болон байн гойсон. Цаашдаа ер нь чоноо руу явахаар бол автобусаар л явах юм билээ. Энэ бол хамгийн зөв сонголт байлаа хөө. Би энд ирээд нүүрээ бодчихсан. Гэртээ нүүрээ бодож амжаагүй. Энэ нүүрээ бодож байна. За би тэд дүүгийн төрсөн өдөр болох газар ирсэн. Ирээд юмнуудаа бэлдэж чинь амар завгүй байна. За тэгээд хүмүүс ирээд дүү маань унтцсан байгаа. Тэгээ юмаа бэлтчихэд эргээд уулзъя. Би яагаад хийн буцаа гараад байгаа юм бэ? Ямар хэцүү юм бэ те? Нэг нь одоо тэр цэцгийн тэнд боох уу? За энэ камерман чонд али байна.
За манай дүүгийн төрсөн өдрийн зочдууд нь ирсэн байна. Тин ч хүмүүс зөндөө ирсэн байна. Би тэд сая энэ хаваад чимэглээд за тэгээд ямар газар тэмүүлж байгаа мүүдээ харцгаая. Миний дүү жижиг дүү маань. Энэ манай хоёр том дунд хоёр дүү маань. Энэ маань бүр том дүү маань нөө. Чи хоолнуудтайгаа хоолнуудаа тийшээ тавьсан. Бид гур хоол авч идэж чадахгүй хүмүүс амар их. Энэ галтгоонд нь байна. Чаа бэж зогсож. Чүмби энийг хардаа. Чиуя. Чү. надаа аа гэх. Хөө байна. Хоол. Түл энд энийг нийч. Энэ хүмүүс амар хитг юм байна. Хүмүүсаа. Тэгээд өнөөдрийн өсөлтөөр ажиллагаа өгөх гэж байна. За тэгээд машгүйтэй манайхтай жоохон гэж хадгалж байгаа жоохон суулгаад байна. Ингэж хадгалж заатай байж байгаа. Ийм сайхан 3 хүүг билсэн. 3 дахь хүүгээ өнөөдөр үлгийдэг амсан баярын өдөр үлээ. Өнөөдөр таньстай гарч ирээд микрофон аваад тоглоод баярлалаа. Насан туршдаа бүгд аазарлаа дүүрэн сайхан амьдрнаа. Хайрхан урангууд очгонаа. Хязгааргүй хайртай шүү. Маш их баярлалаа гэж хэлээрээс боломж болж байна. Дэжигсэн сайхан хараан туршдаа баяр хүргэе. И мухатрин наси төсөөдрийн үйл ажиллагаа их ёсод өдөр ихсийг мэдгэж байна. Баяргүй гэр бүл наасаа хамтдаа сайхан өгсөөрэй. Гэрээсээ хамтдаа юу хийх вэ байна? Ахаад ашиг тийм ээ. Тэр бүгд шинэ-шинээс босоод өнөөдөр төсөөдрийн мухатрин гэрээсээ хамтдаа ахаад ашиг бүгд хамтдаа болж өгөх юм байна. За бүгд шинэ-шинээс босоод хоолндоо идчихээд тоглоом тоглоод тэгээд байж байна. Манай дүү жоо ууртааштай байна. Тэр тэнд уйлаа. За хүүхдүүд зураг авах байна. 선우야 이리 와. 우리 누나 구독해주세요. 잘했어? 우리 누나 구독해주세요. 고마워. 선우는 어디 갔지? 선우? 선우로 가자. 선우야 부탁 하나 있어. 선우야 말고 건우야 이리 와. 해봐. 아니 너무 목소리 크잖아. 아니야 아까
우리 누나를 구독해주세요. 다시 하나 둘. 우리 누나를 구독해주세요. 고마워. 사랑해. 내가 뭔 유튜브야? 아니야. 왜? 했잖아, 아까. 뭐라고? 아까 했잖아. 뭐라고 했어? 누나를 구독하세요. 왜? 사람 거 다. 누나 구독하지 마세요. 마이크다, 마이크. Манай дүү жоо хуйлаа дууртай байна. Нөгөө олон хүн хараад тэгээд халуудаад жоохон тийм байх шиг байна уу? 좋지? 좋지. 뭐가 좋아? 제일 좋은 건 뭐야? 모르겠어. 그거만 재밌었어? 그거 재밌었어. 우리와 한국은 좀 살아가 듣지 말았어 빨리 시대 하늘로 빛소나 독성들이 다오는 길 그다기 된다누냐 안녕하세요. 저는 KJ민입니다. 생일 축하합니다. 사랑하는 우리 누나 생일 축하합니다. 돌순 파이팅! Одоо тортоо гаргаж тавих чинь ийм капкейкнүүд авсан байлээ. Тэгээ тортнуудаа тавих чинь. Одоо бэлгийн үйл ажиллагаа явах чинь. За би кейкнүүдээ янзлах хэрэгтэй байна. Кейкнүүдээ янзлаад хүмүүстэй идүүлэх хэрэгтэй. Юу басаа яалчгүй айлын баг охин болохоор амар юм болон зарагдах юм уу? Охин зардаг шүү. Тэгээд дүүгийн маань төрсөн өдрийн үйл ажиллагаа дуусаад бит 2:8:30 автобусанд суух хэрэгтэй байсан. 8:15-д тэр газраасаа гараад такси дуудаад тухуртын аваад өгөөч гэсэн чинь таксиных эртхэн та хоёр таксигаа дуутахгүй яасын тэр гэсээр байгаад бит 2 автобусны хаалга хаахт жахад гүйж очоод тэг автобусанд амжаад суусан. Тэгээд буугаад гэр руу таксидаад ирсэн.